За Чингис хаан яасан гинэ? Яадаг юуг нь сонсомоор байна. Үгүй 5 дугуйтай болцсон шүү дээ. Тэгэхээр орлого олоод Чингис хааныг баян болгоо байна гэж бодъё. За. Гэтэл тгээгүй. За. Мөнгө өөр юм зарсан баг. Өөрөөр хэлбэл мөнгө зарцуулагдах ёстой орон зай байсан. Өөрөөр хэлбэл урт хугацааны бодлого. За. Эхэндээ залуу эдэр байхдаа Чингис хаан богино хугацааны бодлого жинхэнэ орлогын хойноос хөөцөлдөж байсан. Гэхдээ манай 20-од насныхнаас ялгаатай нь нэр төр биш. Жинхэнэ үр өгөөж хөөцөлддөг залуу байснараа ялгаатай. За. Үр өгч чинь гэртээ боллоо. Гуталтаа боллоо гэлөө. Тимтэй боллоо гэлөө. Тийм. Бүтээд нөгөөх нь бийжиж байгаа үр өгөөж хөөцөлддөг залуу байснараа нэр төр за хөөцөлддөг 20-од наснаас ялгаатай байсан. Тийм байна. Ухамжтай юу. За тэгээд тэр 20-од насны залууд тийм үү? Дайгтай бор залууд ч байна. Хоёр их туслагч байгаад байгаа аахгүй. Тийм. Борч. Өөрөөр хэлбэл анхны тогтолцооны загварыг магадгүй тоон тогтолцоонд хөрвүүлж өгсөн хүн нь борч. Тэм багтаж тоонд масаа шүү. Ягаад яг 10-ын зохион байгуулалт ингэж түгэн дэлгэрч нэг баг нь бүрэн одоо бүрдэлэн олноо 1000-ын тогтолцоо болноо. Нэгж зохион байгуулалт ийм хэлбэртэй байна. Удирдлага үйл явцыг олон нэгжилбэр талбарт мэдээлэл алдагдах одоо боломж нь юм байна гэд бүх тоон мэдээллийг боловсруулж өгсөн толгой бол буурч. За тэгээ дараагийн хамгийн ойрхон байсан чинь зэлмэж шүү дээ. Зэлмэ. За тэр яасан? Жанжин л болсон. Жанжин болсон. Өөрөөр хэлбэл хамгаалтын гэсэн. Тийм үү. Ноёдын тоглолтыг боорчуу бэлдэж, жанжтын тоглолтыг зэлмээ сүбэдэ хоёр ах トゥ хоёр бэлдэж байгаа. Анхны төсөөллийг. Өөрөөр хэлбэл дээрэмдэж болно, аллаж болно, таллаж болно гэсэн танхаа нөхөд чинь тэнд байгаа юм. Ойлгоно уу? Өөрөөр хэлбэл хөшүүргийн тогтолцооны анхны нэг зөрчиг зэлмээ буурч юу гэдэг. Тийм үү? Тийм. Одоо зэлмээ сүбэдэ энэ ах トゥ хоёроос гаралтай. Ухамжтай юу? Тэгэхээр яг анхны тийм үү төрөг гэдэг дугуй эргэхийн үндэс тогтолцоо энэ дөрвөн тийм үү залуугийн тархинд боловсроод байгаа байхгүй. Тэр ноёдуудтай яаж харилцаж сүлжээ өсгөх вэ? Тэр жанжтыг яаж олох вэ? Хин хинэн жанжин болох уу? Хин хинэн ноён болох уу? Тийм үү? Энэ одоо сац хэлбэртэй анхны суурь хөдөлгөөнийг яаж бий болгох вэ гэдэг гол яриа чинь энэ дөрвийн дунд яваад байгаа юм. Тийм байна. Тэгээ нөгөө үеийн хитэн залуучууд байгаа шүү дээ. Тэмүүчний хитэн дүүнэр. Тийм. Нөгөө бүдүүн. Тийм үү? Тийм. Нөгөө ховч, нөгөө зарахч гихчлэн. Тийм. Хитэн айхтар дүүнэр байна. Яг энэ хитэн залуугийн сэтгэлгээнд бий болоод байгаа. Анхны тэр их Монгол улс гэдэг чинь ерөөсө 20 хэдхэн хавартай. 16-аас 25 насны хэдхэн залуугийн тархинд бий болоод байгаа юм. Ухамжтай. Гэхдээ тэд нар одоо юу гэдгийг алдар нэртэй хүн байхын төлөө биш. Үйл хэргийн төлөө нэгдсэн. Бүх цаг үеийн туршид тэд нар нэг алдар нэр хөөцөлдөх нэг жаахан одоо орон зайд орж ирж байсан ч тэрийг аймаг олоо болтол тэмцэж байгаагүй. Ухамжтай юу? Алдар нэрд ханд сандаж түүгээрээ толгой хийгээгүй. Үр дүнгээр толгой хийсэн. Үр дүнгээр толгой хийж байсан. Үйл ажиллагааны үр дүн тийм өссөн дэвжиж байгаа үр дүн дээр асар их таашаал авч ирсэн нь тэтгэр залуучуудын онцлог. Одоо хайрлаж магтах шалтгаан болоод байгаа юм. Тийм байна. Өнөө цаг үед тийм үр дүнг голч болгодог залуучууд хэд вэ? Өөрийгөө би өчигдрөөс өндөр боллоо гэж боддог нь хэд вэ? Алдартай боллоо гэдэл онгирчхоос биш тийм үү? Энэ алдраар ашиглаад би дахиад ямар үр дүн хүрэх вэ гэж боддог нь хэд вэ? Тийм байна. Энэ л миний хэлхийг хүссэн хамгийн одоо чухал үг.
Ухамжтай юу? Ухамжтай. Тэгэхээр шин цаг үеэ, шин залуучууд тэднийг дэмжих ёстой гэдэг бол одоо бүхэл цаг үед байдаг л зүйл. Гэтэ зүгээр нэг залууг очиод дэмждэг юм биш ээ. Тийм үү? Өдөр хоногийг ойлгохгүй байгаа. Тийм үү? Өөлн толгойг дэмждэг юм биш ээ. Алдар нэр хөөцөлдөд алив хурдхан шиг нэр түрээтгэе гэж хөөцөлддөг нэг нэгэнд дэмждэг юм биш ээ. Тийм үү? Ухаж мэдээд улаарад нэгдэл үсгдэггүй. Тийм ганцаардмал зожиг амтныг бас нэг тоод юм биш ээ. Тийм үү? Хүсэл мөрөөдлөрөө жигүүр хийдэг. Хөгжүүн хэрэнэ ухаалаг нэг л дэмждэг юм шүү дээ. Тэгэхгүй саксоныг нэгж дэмжих юм биш. Тэгэхээр чи ямар залуу вэ гэдгийг эхлээд боловсруул. Ямар үр дүн хүсэж түүнийхээ төлөө юу хийх ёстой гэдгээ тунгааж мэдхгүй бол асууж сургаж боловср. Өөрөөр хэлбэл Тэмүүчэн анд нөхөддөө гайхалтай үлгэр жишээ болж байсан. Өөрөөр хэлбэл сурах ёстой гэдэг тэр сэтгэхүйг үүсгэж байсан. Гэтэ сурахыг холоос хайгаагүй. Мэргэжлийн орон зайг ирээгүй. Тийм үү? Бага орон зайхаасаа бүрдүүлж байсан. Нөхцлөөсөө бүрдүүлж байсан. Өөрөөр хэлбэл хин нэгнийг сэтгэлийнхэн орон зайнаас үнэлж өгнөхөөсөө илүү шавхаж тамиртлан байцаачаад дүгндэг байсан онцлогтой. Тэгэхэд 20 наснууд өөрөөсөө дэш наснтай харилцаа үүсгэхдээ маш маруухан шүү дээ. Тийм үү? Энэ одоо Тэмүүчний этгээд зан боорчууд халтсан. Зэлмээ сүбэдэ хоёрт халтсан. Тэд нэр өөрсдийн сонирхдаг одоо үр дүн хүсэж байгаа зүйлийг Тэмүүчин шиг бусдаас асуудаг болсон. Өөрөөр хэлбэл настангуудын үгээр биш, настангуудын уяа болж байдаг оюун ухаанд тийм хүч болж байдаг бэр чадлын ард ямар нууц байгаа гэдгийг тайлхыг хичээж байсан. Энэ нь тэд нарыг боловсруулсан, боловсон хүчин болгосон онцлог юм шүү дээ. Тэгэхээр хүний өгөөд байгаа бэлэн таваг будаанд биш, нуугаад байгаа эрдэнцийг хай. Ухсаар гал гаргаад ирдэг. Тамбирттал нь ухсаар агаад гаргаж ирнэ шүү дээ. Тийм биз дээ. Тэгээ хүн өөхөх тусмаа ярих их дуртай болно. Яг бол эрдэнэсээ аваад өөхөх гээд байгаа учраас энэ хорвоодныг үлдээхийн одоо үүрэг мэтнийг санаашралтай болдог. Яг тэр орон зайнаас Тэмүүчин хайж эхэлсэн. Тэдний үгээр жолоо хийгээд дараагийн тийм үг арай тооцоогүй байгаа төвшөнд нь харилцаж. Тэгэхээр тэд нар бас тоож үсгэх нь шүү дээ. Яг энэ зол энийг мэдээд байна гэх тийм ээ. Тэгээд дандаа мэдээллийг дэлгэрүүлээд нэгтэлж сураал ингээл яваад байсан байна. Тэгээд яг өөрийнхэн дээр байгаа 30-аас 40 насныхан буюу эд бүтээгчдийг барьцаалахад хэрэгэлсэн тэр мэдээллийг. Тэгэхээр энэ бол Тэмүүчин гэдэг хүний онцлог. Ахмадтай юу? Хамгийн одоо хачирхалтай орон зайнаас хэрэгцээтэй мэдээлэлтэй олж авч чаддаг байсан. Ахмадтай юу? Мөн мэдээллүүдийг гайхамшигтайгаар хүргэж түгээж байсан. Гэтэ энэ их мэдээллүүдийг боловсруулна гэдэг хайхтаралт тий. Яг энэ чадвар хүүхдүүдэд нь байхгүй учраас тогтолцоонд байсан ч унаад байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл Тэмүүчний мэдээлэл боловсруулах чадвар бол суу бэлэг байхгүй юу? Өгөөдөд бол яг тэр тогтолцоо байсан. Тийм үү? Цаашид гүйгэд байсан, мөнхөд байсан, ариг бөхөд байсан, хувилаад байсан гэхэд Тэмүүчин шиг тэгж мэдээлэл боловсруулах чадвар байгаагүй учраас янз бүрийн нийгмийн үзэгдлүүдийг чинь гаргаад байгаа юм. Ахмадтай. Яг ижилхэн тогтолцоо байгаа. Гур бэлдээд өгсөн, бүтээсэн биш. Бэлдээд өгсөн бүтэц байхад мэдээлэл боловсруулах чадваргүйгээсээ л болж тэд нар алдаа оноо амжилт бүтээлийг үүсгэсэн. Тийм байна. Энийг л ойлгочих хэрэгтэй юм. Бусад хаанаасаа ялгаатай, ялангуяа өөрийнхөө уруудмаас ялгаатай байсан шин чанар нь тэр мэдээлэлд
боловсруулж байгаа чадамж, үзэл бодол хоёр юм шүү дээ. Ашиг хөөцөх юм бол тийм үү? Урт хугацааны бодолгоо алдаг байсан. Нэр төр хөөцөлдөг юм бол тийм үү? Бас нэг үр дүн. Тийм үү? Яг боловсрал гээд шуналд бас өртөх юм бол яах вэ? Гоо сайхан давтах юм бол яах вэ? Бүгд өөр үр дүн байсан. Харьцангуй бүгднгийн тэнцвэртэй авч явсан чадвар нь л үндэслэлийн зөв баримтлал байсан юм шүү дээ. Тийм. Тэгэхгүй ингэхгүй гэж шууд шийдвэр гаргахаас өмнө ард нь юу байгааг харах чадвар. Харахгүй бол асуух чадвар. Асуугаад олохгүй бол нээх чадвар нь. Давхар тийм. Тэ явна. Тийм. Зарим хүмүүс ч одоо өөрөө мэдхгүй байгаа байдлаа нуугаад хичдэг шүү дээ. Мэдхгүй юм чи одоо яах юм? Мэдхгүйгээр илэл хэлэхгүй болохгүй ч хүн болгон бүх зүйлийг мэдэх албагүй ч. Гэтэл зарим нь яг бүгдийг мэддэг юм шиг ингээл мэдэн гэхэд тэр чинь энэ чинь гэл ингээд бүх юмроо өсч хэлээд гэдэг. Одоо бүх юм л өсчдөг төрөл чинь бий байна да хөрхий. Та юу? Тэ бүх юмыг мэддэг юм шиг зориулаад. Чамд эвгүй санагддаг уу? Гэхдээ би таныг чинь онгод болохоор тэгээд энэ удаан олон жил амьдэрсэн болохоор мэдэж гин гэж боддог. Тэр яг ийм өвгөн байж гин гэж бодоод муухай сагсаа өвгөн байгаа үү. Тэгэхээр тэр чинь мэдээд зөв юмд ашиглаж ивэл болоо үсттэй. Тийм биз дээ. Таалалт ч юм уу л дээ. Хайруултаа өгөрөө л та. Тэг үрд нь гараад тэр мэдээллийг бусд нь хэрэглээд үрдэнд нь хүмүүсээ сайхан байж хатал болж шít. Гэтэл танд бас одоо маш муу хорон санаа тийм мэдл үзэндөө хавцдаг бас. Тэр хүн тэгэхээр ингэдэг, энэ хүн гэхлээр ингэдэг гэж байгаа юу? Байж л таар үсттэй. Эсрэг талаа муу талаасаа мэдчихэж л тэр чинь давж хачих хэвээр. Энийг гэж гин үү, тэг гэж гин үү гэж тооцоогоо хийж ижил давж ахлаа нүц. Тэг гинэн итгэх юм уу? Юм ярихлаар тийм байна гэж юу? Харин гинэн итгэж хоосон мөрөөдлөөгээд үр дүнд хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр хуурахаар ямар нэгэн хүн юм ярьж байгааг та одоо үний ярьж гин үү, худлаа ярьж гин үү гэдгийг ядаж тийм анхын шатны мэдрэмж байх ёстой үү? Нүрийг харна тийм ээ. Хараатай биш ээ, дуу хоолойтой байдаг. Дуу хоолойтой. Нэр та чинь нэг сохор байсан шүү дээ. Тэгэхдээ дуу хоолойноос нь мэдрэх нь шүү дээ. Үний ярьж гин үү? Дуу хоолой амьсгаа авах хорд үгээ гаргах хүчтэй зэргийг нь сонсдог юм аа. Үнэн хотол ярьж байгаа. Өөрөө энэ мэдээлэлд хэрэг эзэн суусна сонсогддог. Цэжсэн зүйл гэх юм бол ойлгомжтой. Цэжлэлтийн юмсгаар л гарна. Өөрөөр хэлбэл амьсгаан жигэд эргэлзэх, бодлого шарах, дурсамжлах тэр амьсгалааны тэгш бос хэмнэл сонсогдох байхгүй. Цэжсэн учраас турж игнэ. Туулчихсан хүн бол хүссэн хүсээгүй сэтгэл хөдлөл тухайн үгэнд нь наалдаж гарна. Тэг өөртөө тохиолдсон юм чинь тий. Тэр дурсамж санамжаа яг ингээд гаргаж чадахгүй. Ямар ч хэжсэн хүнээс ялгаатай нь туулчихсан хүний амьсгаа харьцангуй жигээд бос. Илүү сэтгэл хөдлөлтэй байдаг. Тэрвэр нь ялгаад байна. Тэр хөгээр нь л ялгадаг. Тоглолт хийж байгаа бол хичнээн сайн жүжигчин байсан ч сэтгэлийн өнгө агуулсан авиануудыг гаргаж чаддаггүй юм. За нэг юм сайхан юм яриад маш олон хүнийг хуураас сурцсан хүн байлээ гэж бод яриагаар. Гэтэл тэрний гаргаж байгаа юм нь бол үнэн байна уу худлаа байна уу гэдгийг тэр амьсгалын амьсгаа авалтаар нь мэдээд ахна шүү дээ та тийм. За тэгвэл одоо жишээлбэл манай монголчууд бүгд одоо одоогийн цаг үед бол за бүгд хуургацсан гэдгээр элбэгдэржиг ярьж байна л да. Тэгэхээр тэр хүн яасан гэж. Та тэр нэг ингэ төсөөлөд үзтээ. Тэр хүн үнэхээр тэгж хүнд итгэлж үнэмшил ингэж ярьж хошгруулах гэж ярьдаг байхгүй өөрөө. Тэгсэн байх нь уу эсвэл маш их басамжилсан дуу хоолойтой хүүхэд. Тэр үү? Тийм үү? Үгийн амьсгаан ингээ хэлчихэд та нарт хангалттай штэ гэж байгаа юм шиг л гардаг штэ. Өөрөөр хэлбэл тэр хүүхэд ярьж байхдаа ч бүрэн чадамжаараа илтгэдэггүй. Түүнд өсшөө хүч байгаа.
өшөө заллан мэхлэлтийн орон зай байдаг. Тэрийгэ бүрэнд ажиллахгүйгээр та нэг маллгаач мэддэг. Тийм бярдам мэхэн амьсгаанаас нь сонсогддог штэ. Би тэрнийг болохоор сүүлийн жилүүдэд л тийм болсон байна гэж ерөнхийдөө бодсон штэ. Одоо өөртөө хэд ихтгэлтэй болоод ч юм уу гэд дээрэнгүй болсон ч юм уу гэж тэр дуу хоолойноос боддог байхгүй юу? Тэгэхээр тэр чинь ингээд сүүлийн жилүүд л илэрч байгаа мó өмнө байсан гэсэн үг үү ер нь? Нилээд эртнээс. Дээрнээс үү? Эхлээд бол яг чин сэтгэлээсээ байсан гэсэн үг тийм үү? Ингээд нэг сайхан болгоч юмсан тэгчимсэн гэж авсан уу? Тэр байгаа юу? Анх дуу хоолойгоо хөргөцсөн сэтгүүлч хүүхэд байхдаа чин сэтгэлээсээ тийм үү? Гинхэн, айсан, тэмүүлсэн залуу хүний цайлган хоолой биз. Гэхдээ нэг боловсрал эзэмсний дараа нэг тийм бярдам хоолойтой болчихсон. Тэгэхээр тэнийг одоо өөрөө тэр тухайн цаг үеийн одоо хаанаас хинээс боловсрал эзэмсэн гэдгээс шалтгаалж байна тийм ээ. Сүүлийн юу дуу хоолойнуудыг яг одоо ч гэсэн ерөнхийдөө бичиж байгаа юм энэ ч гэсэн нэг юм доогөлсөн, тухархсан шинжтэй ч юм уу. Нэг тиймэрхүү хэлбэр бичиж байгаа байхгүй. Бие тооцсон ч юм уу. Нэг тиймэрхүү хэлбэрээр би одоо нэг ерөнхийлөгч энэ төр болоод сайд мэд энэ төр байсан том байсан болохоор л тэр тийм байна тал гэж бодсон байхгүй. Тэр өмнөхтэй нь харьцуулах хэрэгтэй юм шүү дээ. За одоо тэгвэл би бусад энэ ярьж байгаа хүмүүсийн амьсгалынх нь ярьж байгаа юмных нь юу ингэж сонсож байгаа хэрэгтэй юм байна. Үннээсээ ярьж гин үү? Эсвэл энэ дээр ингэ тоглолт хийж гин үү? Эсвэл өөрөө мэдхгүй ярьж гин үү гэх тээ. Эсвэл нэг сургаал ерөнхийлөгч юм байна шүү дээ. Одоогийн ерөнхийлөгч чинь дуу хоолой тийм бэлдэц уншиж байгаа хэлбэртэй. Тэрэндээ өөрөө тийм үү? Нэг тийм энийг нэрээ чадсан шүү дээ. Тэгтээ энэ боломжийн юм байна гэд бодлоо эргцүүлэлтэй дуу хоолой байдаг. Бэлдэж өгсөн юм уншихтаа. Бэлдээж өгсөн юм уншихтаа тийм үү? Өөртөө эзэмшээгүй байдаг. Тэгээ уншиж байхдаа нэрээ ингэж болдог шүү дээ. Тийш дээ хийж болно шүү дээ гэсэн. Өөртөө урам үхийг оролдож байгаа мэт тийм итгэлгүй дуу хоолой гардаг. Одоо магадгүй яг уншиж байхдаа анхаарал юу бичсэн гэж байгаа юм шүү. Яг хэлэхтэй тийм үү? Яхан айдастай. Тэгтээ нэрээ за болгоно доо гэж өөртөө урам хайсан тийм нэг юм чичгсэн хоолойтой. Чичгсэн тэр чи бүдүүн хоолойтой биш үү? Бүдүүн. Гэхдээ маш их эргэлзээ сонсогддог тэр хоолойноос. Тийм үү. Би сонсож надад хөөрхөн санагддаг. Тийм итгэлгүй байна гэдэг чинь илт муу зүйл хийхгүй шүү дээ. Тийм гэж үү? Би бол сонсооч хүсдэг. Тийм учраас хизээч тэр ярьж байгаа юм сонсох. Тэр итгэлтэй үедээ тийм үү? Нэлээд өвөрмөц сайхан хоолойтой. Яг итгэлтэй зүйлээ яриач тийм үү? Өгүүлж байхдаа тийм сэтгэл хөдлөл наачсан. Яг туулалаараа бярдамнаж байгаа. Бас л нэг өнгөрөө хоолойтой залуу. Гэхдээ яг одоо сүүлийн үед тэр ерөнхийлөгч болчоод хэлж байгаа үгнүүдэд нь тэр өөрийнх нь өнгө айснаа алдгаа болж гисэн. Тэр чамар компани удирж байгаа шүү дээ. Бүхэл бүтэн улс удирж байгаа юм чинь. Харин айдастай дуурдаг. Дандаа нэг тийм итгэлгүй дуутай. Тэнд чинь нөгөө зөвлөх хийж байгаа ч юм уу эсвэл тэнд нэг мэрэгжлийн гэсэн хүмүүс чи яаж мэдээлэлээр үгийн тоглолт хийж болгоо шүү дээ. Сайхан паналдал. Тийм юм байж болно. Гэтэл одоо таны одоо өнөө цагийн дүр биш шүү дээ. Өнөө цагийн таны дүр ямар адилхан. За та одоо таныг одоо өнөө цагаар төсөөлөд ингээд үзэн шүү дээ. Тэгэхээр өндөр явагдахаар дуу ихтэй хэрүүлч. Тэгэхээр бодод гацхад юм гэдэг байхгүй. Жаргалсан. Жагаа гэдэг. Түүнтэй үнэхээр адилхан шүү. Хэрвээ тэр онгод болох юм бол нэг ийм л өвгөн болох байх. Тэгэхээр хитэн одоо магадгүй нэг 800 1000 жилийн дараа гэсэн чинь
намайг жагаа гэдэг онгод байна гэж ярьж ой компантай байсан гэж ярьж. Ааш нүдлгэр загнаалаа. Гэл загнаа. Ялчлаа. Гэ танаас илүү ааштай хаа. Гэхдээ би хүмүүжээгүй байхдаа тиймэрхүү нөхөр байсан. Тийм үү? Гэхдээ бит хоёрын ялгаа бол тийм үү. Би зовлон туулсан учраас даруу төлөв өссөн. А тэр чинь өөрийнхөө хүчээр өндөөсөн учраас бэрдэн байгаа. Энүүгээрээ ялгаатай. Тийм ялгаатай юм уу? За. Хэрвээ тийм үү. Тэр чи өсвөр наснд нь сохлоод тийм үү. Үүлийн үдцсэн бол даруухан тийм доожоогүй өөртөө итгэлгүй байдал шингэн үдтэй. Тэгтээ тэмцэж чанартай тийм. Тэмцэж чанартай. Тэг хил амтай хэрүүлж. Тий. Мянган чавганцтай хэрэлдэхэд тэр ер нь давж харах байх шүү. Яагаад заавал чавганцтай хэрэлдүүлэх гэдэг вэ? Чавганц нар чинь хэрүүлдэ сайн гэж бод төсөөлөд шүү дээ. Яаж игээд одоо үгийн баялаг сайтай их цацуул чавганц нар үг давтаж хэлжил хорлоно гэд. Гэхдээ эрүүг нь мултартал эргүүлээд ямар нэгэн хэлэх үгтэй байхад тэд нар цуцах цаг бас байдаг л. Тэгэхээр ихтэй юм байж та бүр давцсан хэрүүлчих гэсэн үг шүү дээ. Бууж өгөх дургүй. Ядаж тийм үү. Ил дээр байлдахад ялагдаж болно гэхэд үгээр байдахад ялагдах чи шив шиг шүү дээ. Тэгэж бодож байсангүй юу? Үгүй. Би бол ямар ч юм ялагдлаа гэхэд нэг хазаад юм уу майжаад хүн гэж боддог. Ятгахтаа ингээд өгөхөд би эндээ шүднийхээ завсар нэг арьснаас нь зуугаад тэгэл яг их хөхтэй тэр цусын амтлаад гэл хүнтэй гэж боддог шүү дээ. Нөгөө эрт цаг үед чинь дайны ёс гарч тийм үү янз бүрийн тулаанууд тийм үү төлөөлсөн дайнууд гардаг. Жишээ нь өөрийнхөө отгийн тийм үү бүхийг өрөөл отогтой бүхтэй барилдуулж бооцоо таашдаараа ялалт шийдэгддэг шиг тийм тулаанууд байдаг. Тийм үү. Тэгээд тийм янз бүрийн тулаан ном сумаар тийм үү одоо гардан тулаанаар ансан тулаанаар гихчлэн нэгийн эсрэг нэгийн тулаанууд ихээр зохион байгуулагдана. Ухамжтай юу. Тэгээд тэр нь бүр заримдаа санамсаргүйгээр тийм үү хуруудах хөзөр тоглох одоо янз бүрийн ансан тоглоом тоглох гэж байдлаар ялалтаа шийдэх үзэгдлүүд байдаг. Ухамжтай юу. Тий. Нүдээр загт нүдэд цэцгүүд сонгон иддэг шүү. Сонгон иддэг шиг. Хэн илүү сонгон идэсэн нь одоо ялалтаа авъя. Цэргүүдээ хүлж яах юм бэ гэсэн шийдэлд хүрдэг тийм үү. Тий. Тэрэн шиг хэрэлдээд ялдаг дайм байдаг байхгүй юу. Тэрэл боли хил хамтайгаад гарж агаад өрсөлдүүлээ гэж яагаад тэр жанжтууд чинь дайнаа шийдвэрлэх үе байдаг байхгүй юу. За. Тэгэхээр та тиймд орж исэн үү? Харин тийм юмд бэлтгэгдсэн зэрэг нь байхгүй юу. Яна яаж тэр өвчин гарч ирэх юм бэ? Нөгөө тал чинь бас маш хил амт нөхөр гарч ирэх нь шүү дээ. Тэгээд бит хоёр хэрэлдэн. Тийм үү? Хамгийн түрүүнд цуцаж гацсан нь ялагдана. Та жишээлбэл нэг хэрүүлдэг хэлтэй. Энэ бохимдол дээр үндэслэлтэй сэтгэл зүйн сургалттай хамт явсан одоо дадал учраас сэтгэл хөдлөлийн үндэстэй хэл гарна. Ийм амгалан тайван байдалтай яагаад чиглэлдэхгүй. Ерөөх юм байна те. Тэгээд сэтгэл хөдлөсөн үед яруустаг. Йоо ямар нийтдээ юм хүртэл бэлддэг юм бэ. Тийм байх. Тийм учраас та одоо өдөө хугацаанд чи ингэдэг шүү. Би хай ингээл уурлал нервтэй дэж захт чи яасан гэл те. Тэгээд би хэрүүл хийж намайг ингэчлээ гэдгээр тусалдаг шүү. Ингээл хэлчихгүй юу, тэгчихгүй юу. Тэгээд ер нь над хэрүүлж болгосон чи та намайг хэрүүлж болгосон юм шүү. Яахаараа би чамайг хэрүүлж болгосон бэ? Би танаас сурсан байж таарах.
Тэгээд би ядчихгүйгээд хэрэлддэг шүү. Чэ тийм үү? 3 хон үгтэй ш тэрөө тийм. Таац ойл тэгээд нэг өвтэй гэл. Тэ. Гэхдээ та тэгвэл тэрний чинь яаж хэрэлдэхийг ингээд юугаар нь хэлж өгөх хэрэгтэй байхгүй. Онлоор нь одоо зааж өгöd. Тэгээд толгой холболтоор нь зааж өгөх нь шүү дээ надад. Тэгээд би тэрний давцаараа хэрүүлж болох нь. Гэхдээ тэр төрөлхөн авьяас аах уу? Авьяас уу? Тий. Төрөлхөн авьяас байх хэрэгтэй. Жаа мэдгүй юм да. Авьяастай болохоор нь юм уу, арчаагүй болохоор нь юм уу? Тэм үүрэг бол байдаг. Тэгээд тэр үүргийг чинь зүгээр л өгч гисэн шүү дээ. Хэрвээ тийм тохиолдол болох юм бол чамаагаа шиглээ шүү гэж. Тийм үү? Тэгэхээр чинь одоо өөртөө тэр нөхцөлийг бодож байнга бэлтгэнэ үү? Би л хэрэлдэж чадахгүй бол тийм үү? Хэлэлцээрийн төвшөнд ятгаж дийлэхгүй бол энэ тулаанд ялагдчих шүү гэж өөрийгөө байнга айлган сүрдүүлсээр бэлтгэсээр л явсан. Тэгэхээр чи өөртөө хэрэлдэл явах нь шүү дээ. Тий. Тэгээд хэрэлдэж байгаа хүмүүсийг маш их чихэж тавина. Аргуудыг нь судална. Тэнтүү? Тий. Хоёр эмгэн хэрэлдэж ивэл чих тавина. Ямар үгээр бигнийгээ ялаж тэр ууралсандаа дуугүй болдог орон зайлуу орж ийн гэдгийг чагнаал яваад байна шүү дээ. Тэгэхээр таныг тэр бэлдэнэ гэдэг чинь ямар нэг онол байсан байж таарах нь тий. Онол байсан бол заагаад өгөх байсан. Онолгүй хэрвээ гэдэг нөхцөл дээр байсан учраас намайг тэр одоо орон зайд гарц гаргаарай л гэснээ. Тамиг шүү дээ. Тийм байна. Тэгэхээр тэнд чинь анхаарал тавьж хүний сэтгэл зүйн байдлыг сунталдах юм биш үү? Тэгээд сэтгэл зүйн тоглолтыг хаана хийх үү? Яавал одоо яг хоо ямар үг хэрэглэх үгээ тий. Тэгээд өөртөө хэрэлцээр гал сарах юм байна. За тэгвэл ойлголоо. Бичээд. Гэхдээ тийм хэрэлдээд тийм үү? Хэлэлцээрийн төвшнөөс гараад дандаа л дайм болчихдог л та. Тэг шийдвэрлэгддэггүй. Тийм учраас яг уу эхний төвшөнд хоёр тал бие биентэйгээ хэлэлцээр хийж байгаа үед хэрүүлчээ дагуулж очино. Ахамжтай. Тэгээ нөгөө хэлэлцээрийн төвшөнд очисон зэргүүд чинь заавал тийм үү тэрсэцсэн үед хамгийн түрүүнд өгдөг шүү дээ. Тэгэхээр хүний гарцгүйгээрээ би л явж байхгүй юу. Өртөх боломжтой гэх. Тий, хонхтон юм болохоор хамгийн түрүүнд өгөх зэргийн тоонд явах юм шүү дээ. Тийм байна. Тэгвэл за ойлголоо тэгэл. За тэгээд одоо унтаж амаар л да. За тэгээд. За гэлээ зүв тав.